бацхан уу? Налгачуудаа хайр түгэе. Мэдшилгийн хүргэлтийн хамт олон маань ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид Нортынхан хорвоод мэндэлсэн нандан сайхан өдрөнд тохиож байгаа хайртай аав намтардаа хэмээн хаяглаж хөө пүрвж авахын зүгээс илгээсэн гинтийн бэлгийг 1 хоногийн өмнө урьдчилан дамжуулахар хүрэлцэн ирээд байна. Уул шиг нүмертэй аавынхаа ухаан заяанд уярч өссөн эрхэм хүүгийн гинтийн бэлгийг хамтдаа дотгошоорч уламжилцгаая. Цаана уу? Сайхан шинжилгээж байна уу? Мэдчилгээ өргөлт маань үргэлжилсээр элдв эрдэн химээх модон могоо жилийнхэн босхон дээр энэ цаг мөчид намтар ахыхаа өргөө цагаан гэрийн хоймор цаатан морлоод байна. Юуны түрүүн та минь сайхан шинжилж байна уу? Сар шин сайхан уу ахаа? Сайхан шинэлээ. Та бүгд сайхан шинжилж явна уу? Сайхан шинэлж байна. За тэгээд миний ахаа өнөөдөр шинийн 5-ны бэлэгт сайн өдөр. За он тоотлоор бол 3 дугаар сарын 4-ний өдөр үргэлжилж байгаа. За тэгээд энэ мэдчилгээний ирсэн хэрэг явдлыг таньдаа би танилцуулахын зүйтэй болов гэж бодож байна. Энэ мэдчилгээ 1 өдрийн өмнө төрүүлж тань дээр ирсэн. Учир юу вэ гэвэл 3 дугаар сарын 5-ны өдөр таны амьдрал их л тодхон дурсамж үлдээсэн нэгэн өдөр байдаг гэсэн. Тань санаж байгаа зүйл байна уу? 3 сарын 5 нь ямар өдөр вэ? Миний төрсөн өдөр. За тэгэхээр энэ мэдчилгээ мэдээж таны төрсөн өдрийн баяртай шууд холбоотой. Тэгээд бас 1 өдрийн өмнө урьдчилж ирсэн гэдэг утгаараа одоо хоёулангийн дүрс хүчилгээг үзээд сууж байгаа олон таньдаг дотны хүмүүсийн нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэндийг төрүүлж хүргэж байна. Хүлээн авна уу? Та баярлалаа. За тэгээд сар шинийн баярын маань энэ бэлэгт сайн өдрүүдтэй авахцан айлтхан ирсэн нас нь ад жаргалаар дүүрэн учран залгсан нас нь уянга гიშгэр дүүрэн байх болтугай гэд тэвэр дүүрэн бэлэг өгөөд явуулсан байна дүүд нь. За тэгээд миний ахаа ер нь хэн бол гэж бодож чинь таамаглаж байгаа хүн байна уу? Хэнээс бол гэж бодож чинь та минь? Ханийгаал гэж бодож байна. Тэгвэл дүүн асуултыг бас арай жоохон тодорхой болгоё. Хол байгаа хүн байгаа юу? Тантай золгож амжаагүй тэр дундаа өмнө говьт яваа хүн байна уу? Байлгүй хүмүүс банд явж байгаа. Тэгвэл энэ мэдчилгээ ер нь бол их холоос чин сэтгэлийн илгээмж болон ирсэн байна. Тэгээд дүүд нь энэ бэлгийг өгөхдөө бас сэтгэл зүрхэндээ бодож явдаг үхсэн хамт дайсан байна миний ахаа. Одоо танд илгээсэн сэтгэлийн сайхан үхсийг хоёулаа хамтдаа сайхан сонсъё. Хэрвээ сайн сонсвол бэлэг хинээс бас ямар учиртай вэ гэдэг нь тодорхой болох юм шүү. Хазайлгаж боломгүй титэм шиг нэрээр тань өгүүлсэн хаан буурал аав минь таньдаа гэж хаяглан ирсэн байна. Аавынхаа ингэрт эрхэлж өслөө. Алив сайхан бүхнийг нь хүртэж өслөө. Аавынхаа голомтод жаргаж өслөө. Амттай шимттэй бүхнийг нь хүртэж өслөө. Айлын өрхийн тэргүүн хэмээн ачааны хүндийг үүрч явахдаа өглөөний угтах нарнаар гарч үчийн бүрийг хүртэл зүтгэхдээ өр зүрхэндээ сэтгэл зүрхэндээ үрсэн тэсэн ааваараа би чинь гойж явдаг юм аа. Хүний дайтай яваа минь түүнийл ач юм шүү дээ. Эрхэм сайхан аавынхаа инэрл хайрыг хүртэж энэ орчлонд би чинь өдий зэтэй яваа юм шүү дээ. Ааваа таньда хүн хязгааргүй баярлаж явдаг юм шүү. Чин сэтгэлээсээ таньда төрсөн өдрийн мэндийг хүргэн айлтгаж байна. Хүлээн авна уу хэмээн хайртай хүү пүрвж авих нь зүгээс энэ гоё мэдчилгээгээр таньдаа сэтгэлийн өргөл юугаан барьж байна. Хүлээн авна уу? За баярлалаа. За миний ах цэцэг авч ийсэн өмнө нь. Нарийн баг цөөхөнд. За тэгвэл энэ гоё цэцгийн баглагаар уламжлуулаад араас нь баахан бэлэг хүүгээс нь ирсэн байна. Амин нөмөр барагитан санаруга суусан хацраан өнөргүүлмээр болоо. Жилгээ маань үргэлжилж байна. Намтар ахаа ингэрт нь ингээд л цэцэг хүртэл тэрврүүлээд эд хүн талархал юугаан таньдаа өргөн барьсан учиртай хамгийн гол нь хайрлаж хүндэлж явдаг юм нь чин сэтгэлээсээ дамжуулж өгөрөө гэсэн. Одоо энэ бичлэгийг бас онцгойлон үзээд сууж байгаа баха. Мэдчилгээний эзэнд хандаж хүүдээ хандаж гоё талархал дэвшүүлдэг хөө. Хүүдээ маш их баярлалаа. Тэгээд миний хөө ажил төрлөө сайн хийгээд одоо тэгээд утгагүй дахиад ирэхээр л одоо хүүгээ баярлсан болоод илэрхийлж хүүгээ үнсэндээ хацар дээр нь одоо
Ажлаа сайн хийгээрэй л гэж хэлээ даа өгөөд ажлаа маш сайн хийгээд ирээрэй л гэж хэлээ. Маш их баярлалаа үүдээ. Аа тэгээд аавынхаа энэ Үүлчих болохгүй нөө. Мөлбөс сэтгэлийн хөдлөлт гинтийн бэлэг байж чадваа тань. чадлаа маш За баярлалаа. Тэгээд хүүн хэлэхдээ ээдээ энэ орчлонд эр хүн болж өсөхдөө аав хүн амттанд дурггүй, аав хүн цэцэг жимс сонирхдаггүй гэдэл ачааны хүндийг эвидээ миний аав чинь эр хүн гэдэг нэрийн дор хүртэж явсан шүү дээ. Ингээд бодоход аавынхаа ачийг хариулах уул шиг том бодлын дор өрн дараатаа яваа юм гэсэн шүү миний ахаа. Ачийг нь хариулаад ижи та хоёрыгоо үүрч яваад тэв дэлхийгээр тойроод аялах юм гэсэн шүү. Эрүүл сарвал байгаараа ирэх жилдээ ч бас энэ сайхан өрх айл минь аз жаргалаар бэлхэж байхын сайхан ерөөл өргөд дугаар юугаан жаргая. Сайхан шиндээд сайхан баярлаарай. баярлалаа. Та бүгд ч гэсэн энэ гоё мэдлэгээр амжилтад ингээд явж байгаа та бүгдээ бас ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа.